санамсаргүй хариулчихсан юм. Заримдаа чамаа ганцаараа байхад чинь хэн нэгэн нэрээр чинь дуудах мэт болдоггүй гэж. Харин тэгж дуудвал хариулчих юм уу эргэж харж болдоггүй гэдэг дээ. Энэ зүйл надад тохиолдсон юм. Намаа ганцаараа байхад хэн нэгэн миний нэрийг хажуу өрөөнөөс дуудлаа. Энэ бүхэн сайнаар дуусахгүй ягаад ч мэдэрч байлаа. Нэг дуудлаа. Дахиад дуудлаа. Тэр үед нь би санамсаргүй хариулчихсан юм. Тэгтэл өнөөх зүлмний нэрийг дуудан ойрцоор байна. Ойрцоор. Гэтэл гинэтхэн миний утас дуурахад би золтой л өмдөө орчихсонгүй. Утсаа аван нээж үзвэл манай найз бай. Тэрэнд ягаад ч муу сувин татаад над руу залгасан нь энэ байна. Тэр дуудлага үнэндээ намайг аварсан юм. Өнөөх миний нэрийг дуудан ойрчих зүйл утасны чимээнээр цухтаачих шиг болж бүх зүйл эргээд чимээгүй болсон. Үүнээс хойш миний нэрийг хэн нэгэн үдэш орой дуудахад би огт хариулахаа болсон юм. Миний экс найз охин сүнс болчихсон байсан. Надаас 8 ах байдаг юм. Тэр тийм сайн ах байгаагүй. Зүгээр л тэнэг гар. Тэр мөнгөнд ч тэр, охтуудаас ч тэр их л салам задгай ханддаг. Тэгсэн хэрнээ тэрний ардаас охтууд маш их гүдэг байлаа. Намайг 15 таа байхад ах маань бараг гэрт байдаггүй. Гэрт байсан ч шууд л мэдэгддэг байв. Учир нь үүдээр орвоогүй юу эмэгтэй хүний гутал байж байдаг байсансан. Заримдаа түүний өрөөнөөс эмэгтэй хүний ойлгохдоо түүний мөнгөнийхэн орилгодвол сонсогдно. Би ч тэр хэрүүлд оролцохгүй хичээж өрөөндөө л орчихдог байсан. Нэг өдөр өнөөл хэрүүл болж ах маань одоо зүгээр яваад өгөө холхон очиж үхээрээ гэж маш чанга орилгох дуун миний өрөөнд хүртэл маш чанга сонсогдсон юм. Өнөөх эмэгтэй уйлсаар гараад явчих. 3 хоногийн дараа байна уу да. Ах маань шүн дунд царайн цав цагаан болчихсон орж ирсэн. Орж ирэнгүүтээ судал гэрэл зурагт хасаагаад суучихсан. Ах бит хоёр бараг цуг байдаггүй. Цуг байлаач тэр миний өрөө рүү шагаадагчгүй байлаа. Ах бит хоёр бараг цуг байдаггүй байлаа. Цуг байлаач тэр миний өрөө рүү шагаадагчгүй мөртлөө гинэт шүнд өлөөр өрөө рүү минь дайран орж ирж ийм зүйл хийсэнд миний уур хурч. Яах гээд байгаа юм бэ? Гараач ээ. Би унтмаар байна. Гэхэд тэр муухай царайлсаар би энэ дахиад жоохон байж идэх үү? Дараа би юу болсныг заавал тайлбарлана. Хэмээн уйлангаа алдаж хэлж билээ. Надад түүнийг өрөөндөө байлгахаас өөр арга байгаагүй юм. Тэр шөнийн турш манга уншиж өрөөний шалан дээр хоноглосон. Өглөөч болж би түнд юу болсныг асуувал өчигдөр түүнийг хажуудын шаран унтаж байхад нь ямар нэг хүүтийн юм өрнөөс татах шиг болж чихэн дээр нь хуйтнэр гэж амьсгалсан бөгөөд босон харвал өнөөх охин нь гөрөв шиг болчихсон зогсож байсан гэсэн. Тэгэд л тэр миний өрөөнд орсон нь тэр байлаа. Би түүнээс тэгээд нөгөө охин чинь сүнс болчихсон байсан юм уу гэвэл тэр юу ч хэлээгүй бөгөөд манай найз охин байсан гэснээс өөр юм яриаггүй. Аз болоход өнөөх охин нь амьд байсан. Хэсэг хугацааны дараа ах маань зогсоол тавьсан машиныхаа хажууд зогсож байгаад өнөөх охины тусгалыг цонхноосоо харсан бөгөөд ганц энүүгээрч дууссангүй. Тэр хэд хэдэн удаа түүний тусгалыг цонхон дээрээс харсан гэх бөгөөд энэ явдлаас хойш тэр охтуудтай орооцолдоо гэж орой ирэх бүр түүнээс эмэгтэй хүний үнэртэй ус үнэрцээр байлаа. Энэ сонин жигтэй зүйлс хэсэг хугацаанд үргэлжлээд зогссон юм. 3 жил өнгөрсөний дараа бид гэр бүлээрээ Хоккайдод байх хамаатнууд руугаа явхаар болов. Бид Хоккайдо руу машинаар явсан бөгөөд замч уртыг хэлэхөө орой боллоо. Бид их удаж байсан тул ямар нэг юм ярьцгааж эхлэв. Миний ээлж ирэхэд би өнөө ахын найз охины талаар ярьж эхлэвгүй юу замын голоор уян орж ирээд дайруулчих. Бид ч хурдны зам руу уян орж ирнэ гэж баймааргүй юм аа. Гэцгээхэд харин ахтал өнөөх дайруулсан амтан уян биш. Нөгөө найз охин болж харагдсан байв.
Бид бүгд цочролд орж айсан учир цааш айжхан явсаар Хоккайдод хүрсэн юм да. Тоглоомын талбайд суух уу. Энэ явдал намайг 5 дугаар ангид байхад болсон юм. Энэ үнэхээр болсон явдал бөгөөд одоо ч бодох нь амар санагддаг юм. Юу болсон бэ гэхээр би хичээлээ хараад явж байтал нэг өвөө тоглоомын талбайд цээж гараараа даран сууж байсан юм. Би санаа зовн та зүгээр үү гэж асуухад өнөө өвөө "Хүн минь миний зүхнээс имийг минь аваад өгөхгүй биз" гэж асуухад би ч хүсснээр нь имийг нь түүний усны савтай авч өгвөл өвөө ихэд баярлан "Чи их сайхан сэтгэлтэй юм. Настай хүмүүс тусалж байхыг мартаж болохгүй шүү" гэж билээ. Би ч магтуулсандаа баярлан гэртээ гүйн очоод ээжтэй болсон явдлыг ярил ээж маань ихэд гайхаж түүнд бас яг ийм явдал хүүхэд байхад тохиолдож байсныг хэлсэн юм. Бид яг адилхан газар, бүр яг адилхан сандал дээр сууж байсан өвөөд тусалсан байжээ. Сүүлд тухайн сандлын дэргэд нэг өвөө нас барж байсныг мэдсэн юм. Би одоо ч эцэг эхтэйгээ амьдарч байсан байшинда амьдарч байгаа бөгөөд манай охин миний сурж байсан сургуульд сурж байгаа. Ямиг яаж мэдхүүгээд би охиндоо өнөх өвөөтэй хэрэг таарах юм бол заавал нэрийг нь асуугаарай гэж загсан юм. Хэрв нэрийг нь мэдвэл бид түүний булшийг нь олж чадна шүү дээ. Би мэдээ үзээд цочирдсан юм да. Би ахлах сургуульд байхдаа загасчлах маш дуртай байлаа. Тухайн үед манайх далайн эргээс 5 орчим километр зайтай байв. Намайг загсанд явахаар болсон тэр өдөр цаг агаар их онцгүй байсан ч би эртлэн босч дугуйгаа унан далайн эрэг рүү явв. Зам зуур би том цагс үүрсэн эмэгтэй хүн харсан. Тэр хуучны ажлын юмд өмссөн байсан бөгөөд маш хачин жигтэй мэдрэмж төрүүлж байв. Түүний гүйцэн хажуугаар нь өнгөрөх үед нэг л мус овин татаад би тавгөрөхөд ирэв. Тэндээс би загас барихад болов шууд гэртээ харсан юм. Маргааш нь мэдээгээр миний загас барьдаг газар гарсан бөгөөд өчигдөр тэнд хүн далайн давлгаад зөхөгдөн ор сураггүй алга болсон байв. Магадгүй би өчигдөр гэртээ тэр дэрвийг хараагүй бол түүнтэй цуг алга болчихсон байх байжээ гэж бодохдоо зэрэгцэн өнөг сонин эмэгтэй надад анхааруулсан юм байна да гэж бодсон доо. Дайтова түнэл. Энэ явдал намайг оюутан байхад тохиолдсон юм. Тухайн үед би их дүрсгүй байлаа. Ойр хавийнхаа сүнстэй гэгдэх бүхэл газраар хэрэн хийсэн. Нэг өдөр найз маань ойрхон баг сүнстэй гэгдэх түнэлийн талаар хэлсэн юм. Амралтын өдөр би хідэн найзаа цуглуулан өнөг түнэл рүү явхаар боллоо. Уг түнэл хотоос машинаар 10 минут орчим яваад хүрэхээр байв. Бид түнэлийн үүдэнд очиход хүүтэн салхи болон түнэлийн гүнээ сонсогдох хачин чихтэй дуутай өгтөв. Түнэл рүү ор хаалганы дээд хэсэгт бүдгэрч баларсан бичиг байлаа. Уг бичээс Дайтава түнэл Шова 90-ны 17 оны 3 сарын 5-нд гэсэн байна. Үүд хэсэг баг зэрэг нурсан бөгөөд төмөр хашлагаар үүдийг нь хаасан байлаа. Түнэлийн тааз хөө туртаг болсон байхыг үзвэл галт тэрэг явж байсан хэлт байв. Төмөр хашааны эвдэрсэн хэсгэр бид орохоор болж цагаа харвал шөнийн 11:30 болж байв. Эхэндээ эвгүй байсан ч бид тайвширч инээлдэж эхлэхэд сонин зүйлс тохиолдож эхэлсэн юм. Миний барьж байсан гарч идэн гинэд унтарчихв. Гарч идэн эвдэрхий байсан уу эсвэл зайн дууссан уу ямар ч ахил ассангүй. Гэтэл түнэлийн гүнээс бүдэг хөлийн чимээ сонсогдож эхэлсэн бөгөөд надаас бусд маань бүгд зүхтаж эхлэв. Харин би л магадгүй түнэлийг хариуцаж ажилдаг ажилтан байх гэж бодсон юм. Гэвч үгүй байлаа. Хүн ашигладгүй орхойг хоригдсон учраас үүдэнд нь хашаа босгосон байлтай гэж бодол орж ирэхэд байдал аимшигтай болж эхлэв. Би эргэж чаран зүхтах гэсэн ч хөлмөн яагаад ч юм хөдөлсөнгүй. Өнөө хөлийн чимээ ойрцоор бүр тодорсоор байв. Уцанчгүй хүний сүүдрэг гэхэр зүйл харагдаж эхэллээ. Ойрцоор хоёр хүний царай харагдаж эхлэв. Нэг нь агаарын дайралтаас хамгаалах цов өмссөн байх бөгөөд тал нь хүрэн байхгүй байлаа. Түүний хажууд хатаж ялзарсан биетэй залуу нэг нүдэн унжуулсаар гараад ирэв. Би айсандаа хоош унаж мөхлөж эхэллээ. Мөлхөж эхэлвэл миний гар нэг зүйлд хөрөв. Сайн харвал дуулахтай гавл байлаа.
Айсандаа хоолой минь ч гарахгүй хөдөлж чадахгүй болчихов. Өнөөх 2 хүн гимээр зүйл намайг гүйцэн яг миний урд зогсох үед өнхөлцөг минь хагарахаа алдаж шоконд орлоо. Ягаад ч юм өнөөх 2 зүйл энэ дуулгатай гавлыг хайж байгаа юм шиг санагдаж эхлэхэд би байдаг чадлаа шавхан та нар энийг хайж байна уу гэд асуучихав. Яагаад тэгж хэлснээ ч ойлгодоггүй юм. Гэхдээ ингэж хэлсэн тэдэнд таалагдсан бололтой тэд эргээд хүнд үрсэндээ орж эхлэв. 20 орчим насны нүдэн шилтэй залуу болон үсээ боосон залуухан эмэгтэй байлаа. Тэд яг л амьд хүрэх хүн шиг харагдаж байв. Намайг ардаас дуудах чимээр сайн нэг ухаан уран харвал найзад минь намайхан иргэн орж ирсэн тэр байв. Эргэж харвуу үгүй өнөөх 2 хүн ортоос алга болсон байлаа. Намайг гарч ирэхгүй уудсан найзад минь цагдаа дуудчихсан байв. Бид ч том асуудалд орсон доо. Орхойг хоригдсан газар нэвтэрсэн гэж торгуул төлж эцэг ихтэй ч загнуулав. Уг явдлын дараа би Дайтуа түнэлийн талаар судалсан бөгөөд Дайтуа түнэл намхан далайн дайн эхлэх зэрэгцсэн дууссан бөгөөд үргэлжлүүлэн зүүн өмнөд Азийн дайн эхэлжээ. Сүнстэй болсон шалтгаан нь 10 цуваа бүхий цэрэг айцсан галт тэрэг явж байхад Америкийн агаарын хүчний онгоц түнэлийн дээд талаас нь бөмбөгдөж түнэлийг нураажээ. Цааш үргэлжлүүлэн бөмбөгдөд галт тэрэгч бөмбөгдөлтөнд өртөж гал гарч эхлэв. Бөмбөгдөлтийн нөлөөнөөс түнэлийн гарах гарцсан уурж амьд үлдгэсэд амьдаараа шатаж угаарцаж өгсөн байлаа. Галт тэрэг нь 500 хүн зорчиж авсан бөгөөд 54 хүн л амьд гарч чаджээ. Уг явдал Шова 90-ны 20 дугаар оны 8 сарын 20-ны шөнийн 11:30-д буюу биднийг орохоос яг 20 жилийн өмнө болсон байв. Аймгийн засгийн газраас түнэлийг хэд хэдэн удаа буулгахаар ярилцсны эцэст уг түнэлийг буулгасан бөгөөд амь өргөцлөн зэрэгүүдэд зориулж дурсгалын хөшөө босгосон бөгөөд одоо тэрхүү түнэлийн талаар мэдэх хүн бараг байхгүй болчтой.